Питер Вейд тэмдэг авчихсан гэхээр итгэхмээргүй юм аа. Питер Вейд шүү дээ. Биднээс өмнө. Гай тэмдэгтэй болсон маань Питер Вейд. Янзтай харагдаж байна. Би бууж өглөө. Би олчлаа. Бидний асуултын хариултыг олчлаа. Fall free сонин. Сургуулийн жижигхэн сонин бидний тэмдэгтээ ямар хамаатай? Замаас холдоцгоогооч. Смит мэрж гин. Явлаа шүү. Энэ сонингоор хэрэгтэй юм хийцгээе. Тэр нь хамаагүй дээр бол та. Чиний тэр сонингийн санаач огт бүтсэнгүй штэ. Сонингоор усан завгийгээс эхлээ шувууны өөр хүртэл хийж үзлээ. Аль нь ч бүтсэнгүй штэ. Юуны нийттэй байгаа юм бэ? Бид сонинд нийлүүлэх хэрэгтэй гэж хэлж байхад бид сэтгүүлчээр тэмдэглээ авч болно штэ. Миний бяцхан одоо ямар? Нөхөрлөл гэж юу байх юм бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөх хүсэж шүү дээ. Адад явдаг хөгжилтөн. Сайхан сэтгэл, хүчирхэг байдал. Урвчтан. Энэ биднийг найзууд болгох юм. Миний эцэг одоо ямар? Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо ямар? Шидэт нөхөрлөл 49-р хэсэг. За хүүхдүүдээ маргааш уулзцгаая. Сонингийн газраар очиж танилцах унгнууд үлдээрээ. Хэдүүлээ яг одоо очиж танилцсан. Сэтгүүлчийн чиглэлээр тэмдэг авна. Ястаа сайхан санаа. Бүгдээрээ тавтай морилно. Манай хянан тохиолдуулагч маань өнгөрсөн жил сургуулаа төгссөн. За, хянан тохиолдуулагч гэж хий юм бэ? Мундаг асуулт байна Свитибэл. Чи сэтгүүлч болж магадгүй юм. Fall free сонинг оюутнууд бэлтгэдэг юм. Харин би зөвхөн зөвлөгчөөр ажилладаг. Хянан тохиолдуулагч гэдэг бол сонинд нийтлэгдэх нийтлүүдээс сонголт хийж оновчтой хэвлүүлэх үүрэг хүлээдэг. Би түрүү хэлсэн. Бид шинэ хянан тохиолдуулагчтай болсон. Diamond тараа юу? За та нар эндээ үлдэж хоорондоо саналаа солилцгоо. Хөгжилтэй байгаарай. За бүгдээрээ сонсоорой. Fall free сонин бол хэрэггүй зүйл. Сургууль дээр хин ч энэ сониг уншдаггүй. Би хянан тохиолдуулагчийн хувьд энэ сониг нэрд гаргах болно. За ингэж хийцгээе. Зурагчин хаана байна? Чи бүх зүйлийг баримтжуулах ёстой шүү. Би аль нь чухал вэ гэдгийг сонгоод өгье. Харин үлдсэнд надад сонирхолтой мэдээлэл олоод ир. Өнгөрсөн жилийн хянан тохиолдуулагчид хэрэггүй юм цацхгүй. Намби памби сайн л юусан штэ. За одоо шинэ дэглэм тогтоолоо. Надад шинэ мэдээлэл хэрэгтэй байна. Шинэ байх тусмаа сайн. За одоо эндээс гарцгаагаад мэдээлэл олоод ир. За хэдүүлээ явцгаа явтаа. Шал тэнийг юм биш штэ. Гэхдээ энэ тэмдэг авах бидний сүүлийн боломж чинь билүү? Бид үнэхээр сэтгүүлч болохыг хүсэж байгаа бол бүх зовлон бэрхшээлийг давхал ёстой гэж бодож байна. Чиний зүг байна шүү. Diamond тараг жаргал төвчих юм бол бид насаараа багаргах тэмдэгтэй бол. За өгтөө бүгдээрээ явж тэмдэглээ авцгаая. Миний анхны бичгийг гайхалтай ярилцлага байх болно. Би дээр шив шинхэн шууны ур хасан. Уншигчд лав энэ шиг нийтлэг амтархан уншин та. Смити мэгийн ярьдаг түүхүүд хизээч дуусахгүй. Понивигийн тухай гоё түүхийг нийлдэг хэрэгэ. Хайгу мэдээ авчирсан гэж найдаа. Энд дэрсэн мэдээнүүд ямар ч хэрэггүй юм. Шинэ ангааханууд мэдлээ. Реритигийн шинэ малгай.
Понивилийн анхны жилүүд. Та нарын хувьд юу гэдгийг мэдэхгүй чи ямар тач энэ мэдээ биш байна. Би дугна. Өнөө орой гэхэд надад өөр мэдээ аваад ир. Илүү сонирхолтой мэдээ. Юу вэ? Энэ үгийг олж ирэх гэж бөө юм болсон шүү дээ. Би ч бас хичнээн олон цаг суусныг мэдэхгүй дээ. Надаас холдооч байсан айс. Чи өөрөө надаас холдооч байсан ипс. Болооч. Улам муухай болгоод байх юм. Би салгая. Салаад өгөөч дээ. Хөөе, Фитербейт, нааша хүрээд ирдэ. Тэдний зургийг авчих. Тэгээд үдийн цагаар уулзъя. Агта, би мэдээ олчлаа. Эсний бизнес хоёрын бохин холбоос. Энэ сонинг уншсан бүх морд одоо тэднийг дооглон да. Хой фри хинэж уншдгүй хэрэггүй сонирн байсан шүү дээ. Ямар хөөжилтэй юм бэ? Ээж бидний хизээ нэгэн цаг сонир гарна гэж хэлдэг байсан да. Тийм ээ харда бид нар богноос салчихсан шүү. Та нарын нийтлэл шууган тарж байна. Байдаг нэг нийтлэл надад ямар ч хэрэггүй. Надад иймэрхүү нийтлэлд хэрэгтэй. Одоо мордын тухай бас тэдний хувийн амьдралын тухай мөн ганцаараа байх үедээ юу хийдэг гэх мэт мэдээ. Та гурав миний хамгийн шидэг сэтгүүлчд боллоо. Энд гарын үсгээ зурсан чинь хүртэл таалагдлаа. Габи Гамс ястай янзтай болсон байна. Бид өөрийнхөө нэрээр нийтлэл бичиж болохгүй. Тэгэхээр өөрсдөө тохирсон нэр бодож олох хэрэгтэй. Габи Гамс гэдэг нэр чинь таалагдж байна. Сайн байлаа октоо. Гэхдээ бид гоё нийтлэл бичсэн юм чи урамшуул авахгүй мүү? Хэдүүлээ Габи Гамс нэрэн доор дахиад хэдэн нийтлэл бичих юм бол өөрсдийнхөө тэмдгийг удахгүй авах байхаа. Скүтэлүү? Чам санаа байна уу? Алгаа. Эпл Блум? Уучлаарай. Сургууль дээр ямар ч сонирхолтой юм болохгүй байгаа юм чи бид яах вэ? Бид ч өнгөрсөн. Sweetie Belle? Яхаар юм бүдүүлэг замбраагүй байдаг байна. Чи анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй Rarity. Гэхдээ хөвгөлтэй байх та Rarity. За, юу гэж вэ? Бохор наадчихсан гинэ. Инээдтэй юм бэ? Та инехгүй төр байж байхгүй юу? Би юм бичих гээд. Хөөе. Би сая нөгөө харин Та миний зүрхийг дураараа нээгээ юу? Яаж чадчихна? Гэхдээ Габи Гамсын нийтлэл амар инээдтэй юм а. Танд энэ сонин таалагдаж байгаа хэрэггүй. Понивилийн сонингуудыг бодвол илүү хөвгөлтэй бас сонирхолтой юм. Найзуудаа үзүүлчихэд эргүүлээд үг идэх үү? Фол фри сонинг танаа найзууд уншина гэж үү дээ. Тэднэрт Габи Гамс таалагдана. Ямар сэтгүүлч байдаг вэ? Өмнө нь хизээч харж байгаагүй нэр байна. Шин сэтгүүлч. Бид хитрхи хурдан бууж өгч өгтөө. Сургууль доторх мэдээллийн тухай мартацгаа. Илүү томоор сэтгэх хэрэгтэй байна. Понивилээс бид бүх төрлийн шар мэдээг олж чадна штэ. Фитербейтэд уртсгсан цагаар ажиллах хэрэгтэй босноо хэлэх хэрэгтэй. Эсвэл юу вэ? Чи ч мундаг юм аа. Pound pumpkin cake-ийн дэлгүр хийсэн хөг үлч дуусав. Габи Гамс дахиад шилтгэн байлаа. Понивилийн мэдээ сонин Фолбери сонинтой хамтарч ажилламаар байна. Одоо морд манад ирж танаахыг их асууж байна. 20 ширхгийг явуулчих. Дуусчих юм бол дахиад 20 ширхгийг явуулчих. Та гурав манай сонинд ирээд их сайн ажиллаж байна. Сонирхолтой мэдээ бичээд байдгийм шүү. Ямар гоё вэ?
жинхэнэ амьдрал байгаа үстэй огтоо. Өмнө нь уншиж байсан хамгийн сонирхолтой нийтлэл. Тийм ээ, тийм. Ямар сайхан би амарч байна. Найзуудаа! Габи Гамсын шинэ нийтлэл гарч иж агуу Триксигийн нууц задарлаа гинэ. Наадхыг чинь аль хэдийн уншчихсан Рэмбо. Наашаа ирээд туурайгаа амраа. Үнэхээр гоё вэ? Хинтээ ярьж байгаагаа мэдэж гэнэ үү? Тамийн тогооноос эргэж ирсэн өдрөө л наад үйлчлэгийг чи авсан юм байна. Тэгээд ч би сонингоо уншиж дуусаагүй байна уу? Тэгвэл чимээгүй уншаарай за. Би дамрах гэж хичээж байна. Габи Гамс надад ч гэсэн таалагддаг. Гэхдээ тэр жаахан хуваа хичээсэн байгаа биз? Тэр хуваа хичээсэн биш ээ. Тэр бол үннийг хэлэгч. Селеста биднес ялгаагүй. Габи Гамс бусдын хувийн амьдралд оролцох эрхгүй штэ. За зүгээр дээ Twilight. Уншигчдыг татах гэсэн зүгээр л нэг шар мэдээ шүү дээ. Тийм ээ Twilight. Энийг сонссоо. Хотын дарга дилээ саарлаар буддаг. Үнэхээр саарлаар буддаг юм байх та. Энийг та бүгд унших байх та. Сонингийн нийтлэл бичүүлж байгаа мордын өмнөөс санаа зовж байна. Тэдэнд хэцүү л байдаг бах та. Тоглоод байгаа мó? Сон дээр өөрийнхөө нэрийг гаргана гэдэг чинь харин ч гоё юм шүү. Рэмбо, чи наашаа ирээд туурайгаа янзлуулахгүй мó? Наадах чинь тэгээ гоё юм уу? Тэгвэл яг ганц оролдоод үзье л да. Мартаж үз. Би туурайндаа өөр мөр хүргэх дурггүй. Габи Гамс, миний тухай мэдээлэл бичвэл би л баярлна. Миний тухай үтсэн байлаа. Юу? Анцгой мэдээ. Нутгийн луг бүхнийг дэлгэлээ. Spike Canterlot-ийн тухай, мөрөөдлөө бас дуртай амтныхаа тухай ярьсан байна. Энэ бидний хамгийн сайн нийтлэл болсон. Хамгийн муу нийтлэл гэж. Габи Гамс ийм тэнэг нийтлэл бичиж эхэлвэл манай сониг өмнөх шигээ хинт уншихаа болно. Тийм ээ, тэрний зөв. Энэ нийтлэл бидний өмнөхүүдээс арай сул болсон. Бичсэн нийтлэлдээ би жоохон сэтгэл дундуур байгаа. Бид бусад мордыг эвгүй байдалд оруулж байгаа хаа. Тийм ээ. Бүгд Габи Гамсыг хайрлаж байхад би юу гэж хэлэх вүлээ дээ? Гэхдээ бид яг иймэрхүү нийтлэл дахиад бичих хэрэгтэй байх гэж бодож байна. Би ч гэсэн. Хэдүүлээ тэмдэгэ авч гараад тэдэнд яг хэрэгтэй мэдээллийг бичих болно. Applejack ажил дээрээ унтдаг. Та нар уншсан уу? Бас энийг сонстоо Big Macintosh юу нууж байна вэ? Энэ Габи Гамс өөрийнхөө хин гэж бодоод байгаа юм болоо. Энийг сонстоо. Twilight Spark-д би Canterlot-ийн дээдсийн зэндааны морь байсан. Өөрийгөө номон дуртай мундаг гэж боддог. Twilight Ponyville-ийг хинт ч хэрэггүй шавар дунд байдаг ядуу тосон гэж боддог. Ингэж бичсэн байна. Spike! Чи яаж ийм муухай юм хэлж чадваа? Би хэлээгүй. Габи Гамс өөрөө зохиосон баг. Би өрөөсөө ч ийм зүйл хэлээгүй. Бүгдээрээ сонстоо. Тэр бол зүгээр л нэг юугаач мэдэхгүй сургуулийн сурагч байгаа ах. Тэгэхээр энийг хүн дээр тусгаж аваад хэрэггүй. Гэхдээ энэ бүгд худал. Габи Гамс хүсэн бүхнээ нийтэлж байна. Бусдын нэр хүндэд нөлөөлж байгаагаа ойлгохгүй юм штэ. Fluttershy сүлээ уртсагчээ. Pinkie Pie бол үдшиг дуртай галзуу морь. Юу? Гэхдээ үнэнтэй би ч асуудалд орлоо. Хардаа энэ дээр Бекийн гэр бүлийнхний тухай бичиж. Би дүү? Миний амьдрал абесор дуусч байна. Габи Гамс энийг хүртэл олоод бичсэн байна штэ. Rainbow супер хурдтай морь уу эсвэл ямхтай хүүхэн үү? Чадхаараад олныг ин тэндээс цуглууллаа. Гэхдээ хитрхи оройтсон бололтой би ч өнгөрсөн. Хардаа Рэрити. Чиний тухай бичсэн нийтлэл үнэхээр амар юм байна. Та нар жаахан хошин шогийн мэдрэмжтэй байл та. Яг уу хэдэн мордын тухай бичих юм олдохгүй бичсэн л юм байгаа биз? Тийм биз дээ. Тэрнийг үгүй хинтээ. Савнгийн дөрийн хатан. Миний хувийн тэмдэглэлийг дэлгэч гэж. Габи Гамс яаж миний нууц хувийн дэвтрийг авсан байж таарах вэ? Бид тэр Габи Гамсыг олж зогсоох хэрэгтэй. Sweetie Belle хамт ажиллаж байгаа үсттэй. Габи Гамс гэж хэн болохыг тэр мэдэж байгаа ах. Миний дүү тэр адгийн муухай Габи Гамс гихчтэй хизээч хамтарч ажиллахгүй. Тэгэхээр тэрнээс асуугаад ямар ч нэмэргүй Twilight. Миний дүү бол Equestria-гийн хамгийн хөөрхөн сайхан сэтгэлтэй одоо морь.
Яаж миний төрсөн дүү надаас дэвтрээ минь хулгайч чадваа? Миний төрсөн дүү яах гэж яагаад Габи Гамс олчихвоо? Габи Гамс? Чи тэр Габи Гамс. Нөгөө та яаж олж мэдсэн бэ? Чи надаас яаж ингэж урууч чадваа? Тийм л дээ. Чи намайг яаж хуурч чадваа? Чи миний хувийн тэмдэглэлийн дэвтрийг хулгайлаад миний бүх нууцыг дэлгэчихсэн байна штэ. Шар мэдээ гэдэг муу зүйл. Би чиний зүрхийг нууцаар онгойлгож байгаатай яг адилхан зүйл. Чад таалагдахгүй байгаа үстэй. Үгүй. Хамгийн гол нь та нар ингэж бусны тухай хамаагүй битснээрээ тэдэнд ямар мэдрэмж өгч байгаагаа ойлгох хэрэгтэй. Буруу юм хийж байгаагаа бид маш сайн ойлгож байна л да. Гэхдээ бид хурдан тэмдэгэ авмаар байна штэ. Заавал ийм муухай сэдвүүтэй нийтлэл бичиж бусдын сэтгэлийг өвдөх хэрэг байгаа гэж юу? Бид нар уг нь сайн ойлгож байгаа л да. Үгүй. Би та нарыг яасан ч явуулахгүй. Гэхдээ бидний нийлж байгаа шар мэдээ бусдын сэтгэлийг өвдгөж байна. Сэтгэл гинэ? Надад тэр сэтгэл чинь хамаагүй. Габи Гамс бол миний цорын ганц шилдэг нийтлэл. Тэгэхээр тэр бусдын сэтгэл өвднө үү байна уу тэдний хэрэг. Биднийг уучлаарай Даймонтаараа. Гэхдээ бид шийдвэрээ гаргасан. Чи биднийг албадаж чадахгүй байх шүү. Энийг харсныхаа дараа та нар ажлаасаа гарна гэд хэлээд үзтээ. Би Питер Хэтиг бүх зүйлийг баримтжуул гэж хэлсэн. Тэр чинь маш мундаг биелүүлсэн. Надад өгөөч. Уучлаарай охтоо. Энэ бол Подфри сонингийн өмч. Тэр үнэхээр л Габи Гамс ажлаасаа гарах гэж байгаа бол надад хоосон цаг нөхөх нийтлэл хэрэгтэй штэ. За одоо гараад бүрч гой мэдээлэл олоод ир. Бид эндээс гарах арга зам олох хэрэгтэй охтоо. Рэмбов тэдэнд ярьж өгөх сонирхолтой төг байгаа ах. Тэр шар мэдэг дандаа сонсчихсан байдаг. Рэмбоу дэш. Рэмбоу. Габи Гамст мэдэх хэрэгтэй болоо юу? Таач бас мэдчихсэн байх нэ. Тоглоод байгаа мó? Хотын бүх мөр таагуурыг мэдэж байгаа. Таны тухай шар мэдээлэл бичих гэж байна гэж битгий бодоорой. Сайн уу Энжел? Флаттерши гэртээ байгаа юу? Энэ юу вэ? Twilight та нарыг нааша ирэхийг чинь мэдээд хамгаалт хийчихсэн байсан юм. За илвэлдээ Эпежек. Та бид нарт уурлаагүй үсттэй. Тийм ээ. Та бид нарт юу ч ярихгүй хэрэггүй. Ярихгүй. Чи их чигээ бас намайг тэгж муухай дарамжилсандаа өөрөөсөө ичих ёстой. Бид та нарыг хэн таньч юу ч ярихгүй. Тийм болохоор над удахгүй сонингийн нийтлийн тухай бодолтойгоо эндээс явцгааж үз. Бид нөхөрлөө өгөхийгээ зогсохгүй тэмдгээ шавч чадсангүй штэ. Хамгийн муухай өдөр байна да. Тийм гэж юу? Маргаашийг мартаагүй биднийг хотын бүх морь дооглож биднээс өшөөгөө авах мөч ирэх гэж байна штэ. Хідүүлээ одоо яана? Би мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг арга олдлоо эндээс гарч яасан ч болохгүй. Болж байна. Габи Гамс хинт ч хэрэггүй. Оронд нь энийг нийтэл Понивидийн үнцэг болон тохой бүр энэ сониг хүргэж өгөөрэй. Ойлголоо хатагтай. Түр зогсоорой. Арай эклээгөө байна л да. Габи Гамсын нийтлэг өгөөд хий. Намайг сайхан зантай байгаад баярл. Дахиж та нарт найр тавьж чадахгүй шүү. Сайн байна Diamond Tiara. Бас нэг аюултай асуудлыг өөрийн мундаг чадварын ачаар даван туулж чадлаа. Габи Гамс Понивидийнхэнд дэлгэх цагтад гинэ. Энэ одоо юу вэ? Тэд нарт би үзүүлээд өгөндөө. Маргааш би энэ зургнуудыг чинь хэвлэндээ буруу морьтойгоо дороотолдчтэй.
Понивилийн ард иргэдээ. Сүүлийн хэсэг хугацаанд та бүхэн Понивилийн амьдралын шар мэдээллийг уншсан байх. Гэхдээ энэ мэдээ миний хамгийн сүүлчийн мэдээлэл болж байна. Биднээс болж гарсан үйл ойлголцол бүрт уучлал хүсмээр байна. Үнэн хэрэгтээ энэ нэрний ард 3 сэтгүүлч байгаа. Sweetie Belle, Scootaloo, Apple Bloom. Бидний мэдээлэл олон тарах тусам бид улам шуналтай болсон. Бидний бичиж байсан нийтлэлүүд ёс суртахуунгүй гэдгийг ойлгож байсан ч хөөхмөрд бидний нийтлэл дуртай байсан болохоор бид улмал бичиж байсан. Энэ мөчөөс хойш бид Понивилийн бүх одоо морийг хүндэтгэж тэдний хувийн асуудлыг дахин сүхгүй гэдгээ амлаж байна. Бидний хийж чадах цорын ганц зүйл бол та бүхнээс уучлалт гуйх. Сүүлийн удаа мэдчилсэн Gabi Gams. За сурагчдаа би шинэ ажилтнаа хэтэрхий их хэрэг мэдлэг өгчихсөн байсан бололтой. Уучлаарай Diamond Tara. Бид чамайг албан тушаалаас чөлөөлж байна. Харин Fall Free Sonning-ийн дараагийн хянан тохиолдуулагч. За шинэ хянан тохиолдуулагч Featherweight-ийг хүлээн авна уу? Тэрнийг үү? Тэгвэл би яах юм? За маа. Би зурагч юм болчихсон.